хүчирхийлгээд ярихаар залуучуудын дунд митингийнхний дунд одоо хүчирхийлэл гэж юу ийдин гэсэн. За дээр нэмээд нийгмийн тогтцоо хандлагаар болохоор ирчүүд гэдэг ч юм уу залуучууд одоо гар нудраг зөрүүлэх бол байх юм. Энэ бол хэвийн сүртэй биш гэд ингээд харж байна. За нөгөө талаас гэж үзэхэд бүр нөгөө бие эрхтэнд онц ноцтой гэмтэл учруулсан тохиолдолд бол цагдаа нар анхаарлаа хандуулна. Бус нь бол зүгээр нэг өөрсдөө зохицуулах асуудал гэж үздэг. Альва нэгэн хэрэг ноцтой үедээ ноцтой үр дагавар үүссэн үедээ цагдаад мэдэгдээ бүртгэгдээд мөрдөн байцаалт тэр бүртгэлтийн шалгалтын явцад энэ маань бас урд нь тохиолдож байсан, холбогдож байсан ийм зүйлүүд тогтоогд. Тэгэхээр альва нэг баг зүйл дээр л асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Бүх одоо криминологийн гэлтгүүийн судалгааны нүднээс үзэхэд бол ерөнхийдөө энэ зүйл байх ёстой гэдэг үзээд ирсэн хандлага байна. Залуучуудын дунд байдаг энэ үзэгдлүүд бол байх ёстой гэдэг үзээд ирчихсэн учраас цаашдаа суурь гэмт хэргийн шалтгаан болоод байгаа учир нь байна. Өөрөөр хэлбэл хуурсаар худалч гэдэг шиг жижиг хэлбэрийг хүчирхийлүүдний яанда харилцааны хурц хэлбэр шилжээд бидээ гэмтэл учруулах энэ яанда хүний санаатай алах гэдэг ч юм уу. Одоо ийм хэрэг рүү шилжиж байгаа юм л да. Хүүгүүдийн сургууль засагт октоос 3 дахин илүү байдаг гэсэн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаа байна. Зодон зохион, ариг тамхи гээд болохгүй бүтэхгүй зүйлсэд октоос илүү хүүгүүд их орооцолддог. Гэхдээ яагаад? Зөвхөн эр хүн шиг харагдахын тулд үр дагаврыг нь ч мэдэхгүй маш олон эрсдэлтэй үйлдэлүүдийг хийсээр дагаад гол шалтгаан нь оршиж байгаа юм. Учир нь хинч тэдэнд дараа нь юу болох талаар хэлж өгдөггүй учраас. Хүчирхийлэлд хүргэдэг хүчин зүйлсийн нөлөөллөөс залуучуудыг хамгаалах, тэдний зан үйлийг өөрчлөн улмаар хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж болдог. Олон улсад залуучуудыг төрөл бүрийн үйл ажиллагаанд хамруулан хөгжүүлэх, авьяасыг нээн илрүүлэх, амжилттай сурахад нь дэмжих, аливаат хүлээцтэй хандах, нийгмийн хэм хэмжээ, хэв журмын талаар эерэг ойлголт, баримжаатай болоход нь туслах зорилготой хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байна. Яг суурь шалтгаан бол зөвхөн харилцаанаас үүсэж байгаа байхгүй ялангуяа Монгол улсад гарч байгаа. Хүний санаатай алах жишээлбэл жил дунджаар 300 гардаг байхгүй. Монгол улс сүүлийн 10 жилийн дунджаар тий. Энэ бол яг хүн амынхаа тоонд ингээ харьцуулбал маш өндөр үзүүлэлт байхгүй. Тэгээ бусдын бид гэмтэл учруулах хэрэгүүд маш танхаарах хэрэгүүд зөндөө. Танхаарах хэрэгүүд жилд 1200 орчим шалгагдаж байгаа байхгүй Монгол улсад. Тэгээ энэ яг хүч хэрэглэж байгаа үйлдэл гэмт хэргийн цаад шалтгааныг судлахаар анхан шатанд илэрч байгаа тэр хүчирхий хэлбэрүүдийг тасан зогсоогоогүйгээс л асуудал үүсэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид асуудлыг хүндэрсэн хоног ярьж байгаа. Нэлээд олон жилийн өмнө судалгаа явуулж ирсэн. Дээрмийн гэмт хэрэгт холбогдож исэн, охирж исэн хүүхдүүд эргээд дээрм булаалтын гэмт хэрэг үйлдэх тохиолдол бас байсан гэж. Тэгэхээр аливаа аргыг ерөн бол энэ ямар зүйл аливаа аргыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэдэг ийм л зан үйл залуучууд суралцах хэрэгтэй. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэрлээл ирэхэд бид нар хүүхд залуучуудаа үлгэрлэн гэр бүлд хүчирхийл байгаа тохиолдолд тэр гэр бүлд өсөж байгаа хүүхд залуучууд эргээд нийгэмд байр сууриа эзлээд үзэл бодлыг хэрэглээ явахдаа бас хүчирхийллийн арга сонгох ийм эрсдэлтэй байдаг л да. Тэгэхээр аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэж чадсанараа энэ хэрэг бол багасах боломжтой гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлийг ерөөсөө анх хүмүүс ярихад ичдэг байсан бол одоо нийгмийн асуудал гэж яриад ирэхээр энэ ил гараад эхэлж байгаа ч тийм. Тэр залуучууд өсвөр үеийнхний дунд байдаг хүчирхийллийг ингээд ил болгож тавих хэрэгтэй байхгүй. Аль түвшинд байгааг бид бол мэдэх болцоог байгаа шүү дээ. Тэгэхээр асуудал яг эндээ байна гэж энийг ил гаргаж үзчихийж юунаас болоод байгаа юм бэ гэдгийг тогтоож чадах юм бол тэрнтэй тэмцэх арга хэрэгслүүд бол гаргаж болно. Тэмцэх гэхээс илүү тэр хүүхдүүдтэй ажиллах ямар арга хэлбэрээс сургалтын хэлбэрээр ажиллах юм уу? Аливаа ер нь нийгэмд хийн хуулиар зохицуулж болдгоо ёс заншлын ч гэдэг ч юм уу ёс суртахууны шинжтэй хуулийг хуулиар зохицуулж болдоггүй онцлогтой. Тэгэхээр энэ хүн болох үеэс ахуулаад ялангуяа босрол олгохоос ахуулаад гэр бүлийн хүрээнд юмнаас л эхэлж байгаа байхгүй. Ер нь бол залуучуудын хүчирхийлэл гэдэг маань өөрөө урьдчилан сэргийлэх боломжтой нийгмийн эрүүл мэндийн асуудал гэж бол үздэг л дээ. Тэгэхээр энэ бол мэдээж энэ бол хүмүүсийн хоорондын харилцаанд тохиолдож байгаа тий одоо хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх бол бүрэн боломжтой. Урьдчилан сэргиiлийн тулд залуучуудын дунд хүчирхийлэл, дээрлэхийлтийн хэлбэрийг таньж мэдэх, бусад төрлийн хүчирхийллээс ялгарах онцлогийг ойлгох судалгаанууд хийх шаардлагатай. Судалснаар өөрийн орны соёл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан эрсдэлт болон хамгаалах
хүчин зүйлсийг тодорхойлох боломж бүрдэх юм а. Энэ зорилгоор шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш нар дараах судалгааг хийгээд байна. Манайх хаан уул дүүргийн 5 дугаар хороо Баян Зүрх дүүргийн 2 дугаар хороон дээр өсвөр үе залуучуудын дундах эрүүл аюулгүй байдал тэгээд дундах тэр дээрлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн. За энэхүү судалгааны гол төлөв нөгөө кейс суурилсан чанарын судалгаа байгаа. За энэ судалгаагаар ингээд харахаар орон нутгийн нөөц нь юу байгаа, өсвөр үе залуучуудын дундын дээрлэлтийн төлөв байдал нь ямар байгаа, ямар хуу кейсүүд гарч ийн гэд тэгээд орон нутгийн зураглал хийх гэх мэт ийм аргачлалуудыг бол ашигласан байгаа. За өсвөр үе залуучуудын дундх хүчирхийлэл тэгээд эрүүл аюулгүй байдал өсөх хөгжих орчин ямар байгаа гэдэг дээр бол дараах юм шалтгаанууд байна гэж үзэж байгаа. Тухайлбал энэ хоёр хороо нь хоёулаа нөгөө гэр хороол байгаад байгаа байхгүй юу. Нэг нь болохоор Баян Зүрх дүүргийн нэлээд хүн амын нэгтгэл ихтэй, хаан уулын дүүргийн 5 дугаар хороо нь болохоор уламжлалт тэгээд нөгөө бүр олон зуун жил ингээд нөгөө уламжлал олгоод амьдэрсэн тийм суурин хүн амтай гэдгээр энэ хоёр хороо бол ялгарч байгаа. За гэвч энэ хоёр хороонд нийтлэг ажиглагдаад байгаа зүйл нь юу ах вэ? Ажил хөдөлгөхтэй шилжилт хөдөлгөөн сүүлийн үед бол их ихсэн байгаа. Баян Зүрх дүүргийн одоо 2 дугаар хороон дээр бол шилжин эрхсдийн тоо тасралтгүй өснө нэмэгдэж байгаа, ажилтнууд л бол өсөж байна. Хаан уулын 5-д болохоор нөгөө хот руу орон сууцанд ороо явсан иргэдийн тоо нэмэгдэхээс гадна шилжин эрхсдийн тоо бас нэмэгдэж байгаа юм. За энэ бол хүчирхийлэл гарахад нөлөөлдөг нэг л хүчин зүйл бөгөөд зайлшгүй анхаарах ёстой асуудал мөн. Гэхдээ хүчирхийлэл нь зөвхөн амьдрах орчин тааруу газарт гардгаа гэж ойлгол өрөөсгөл болно. Залуучууд хүчирхийлэл үйлдэж байгааг тэдний хүмүүжүүлгүй тааруу орчинд амьдарч байгаатай холбож ойлгохоос илүүтэй амьдралдаа тохиолдож байгаа зөрчил маргаантай асуудлаа шийдэх арга зам хайж байгаа хэлбэр гэж хэлж болох бөгөөд за хүүхэд залуучуудыг хүчирхийлэлгүй арга замаар асуудлыг шийдэхэд сургах нь чухал юм а. Судалгаа хийх явцад хамгийн нэгдүгээрт одоо шаардлагатай зүйл иргэдийн тэр нөгөө хяналтыг сайжруулах хэрэгтэй болов гэсэн юм дүгнэлтийг бол хийсэн маа. Иргэд өөрсдөө энэ дээр ямар ч хяналтгүй байна. Жишээлбэл хүүхдүүд бие биенээ дарамтлаад дээрлэхэд ч гэдэг юм уу ингэж байж байгаа тохиолдолд энэ дээр ерөөсөө дуурдаг тонцууд гэж алга байна. За иргэдийн оролцоог бол манай судалгаагаар нэлээд таарахын гэж үзэж байгаа. Гэтэл орон нутгийг хөгжүүлэхэд орон нутагт энэ хүүхдэд ээлтэй залуучуудаа ээлтэй тийм эрүүл аюулгүй орчинд бүрдүүлэхэд хамгийн чухал нэг оролцоотой байх хүмүүс нь бол иргэд өөрсдөө байдаг. Тэгээд эднэрийг нөгөө зохион байгуулах хүн хэрэгтэй ш. Эднэр чинь нэг оролцоо султай байгаа юм чинь. Тэгэхээр нөгөө орон нутгийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагуудын нийгмийн ажилтнууд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал бид нар байгууллагуудаар одоо нөөцийг тодорхойлох бас ийм ажил бол бидний судалгааны нэг зорилтууд байсан ба тэгээд Баян Зүрх дүүргийн 2 дугаар хороон дээр бол маш их нөөцүүд байгаа юм. Тухайлах юм бол аюу том талбайтай, бүжгийн том талбайтай ийм байр байж байна. Тэгэхээр өдрийн цагаар хоосон байгаа тэр талбайг, тэр орон байрыг ашиглаад жишээлбэл хорооны хүүхдүүдийн дунд тийм ээ янз бүрийн үйл ажиллагааг бол явуулах боломж ийм санаачлагыг хорооны нийгмийн ажилтан гаргахад болно шүү дээ тийм ээ. Тэгээд тэр байгууллагын захиралтаа ч гэсэн ярьсан л да. Хэрвээ үнэхээр танаа энэ байгууллага дээр энэ хорооны хүүхдүүд ирээд ингээд янз бүрийн үйл ажиллагаа явуулаа. Үгүй цэнгэнд үжигч бас байж болно шүү дээ тийм ээ. Ийм зүйлүүдийг хийвэл болох гэсэн энэ үнэхээр боломжтой шүү дээ. Хэрвээ хурж ирээ санал тавьдгийн бол бид нар энийг бүрэн дэмжих боломжтой гэж ярьж байгаа юм. Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох хороо дүүрэгт хүүхд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд бий. Тэднийг эцэг эхчүүдтэй хамтран өсвөр үе залуучуудын асуудалд шинэ арга барилаар анхааран ажиллах шаардлагатай гэж үзэх хэсэг бий. За тодорхой ажлууд самаачлан амжилтанд хүрсэн сайн жишээ олон байгаа ч төрийн бодлого төсвийн дэмжлэг өгүүлэгцээр байгаамаа. Яаж бид нар нэгдэх вэ? Ээж аавыг нь оролцоо тэр хяналтуудыг яаж бий болгох вэ? Байгууллагууд энэ дээр нөөцөө гаргаад яах вэ гэдэг дээр бол ерөөсөө ингэж нэгдэж чадахгүй байна уу да гэдэг тийм дүр зураг бол гарсан. Үндэсний хэмжээнд хийгдэж байгаа судалгаанууд болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн зөвлөмжөд тулгуурлан анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулиас залуучуудыг хүчирхийлэл дээрлэхээс урьдчилан сэргийлэх 3 түвшний аргачлал боловсруулсан байна. Нэгдүгээрт нь бол анхдагч урчин сэргийлэх гэдэг тийм. За анхдагч урчин сэргийлэлт маань ямар онцлогтой юм бэ гэхээр бүх нийтэд зориулагдсан байдаг. Одоо бүх нийт буюу бүх одоо хүмүүс, хүүхдүүд, эцэг эхчүүд, тэ насанд хүрэгчид ялгаагүй бүх хүмүүс чиглэсэн. Тэгээ энэ одоо анхдагч урчин сэргийлэлд хамгийн чухал юм нь юу гэхээр тэр асуудлыг бий болгоод байгаа нийгмийн хим хэмжээ, үнэт зүйлийг нь өөрчилдөг, тэ.
Эсвэл одоо тэр асуудлыг зөвөр шийдвэрлэх тэр чадварыг нь олгодог тийм одоо үйл ажиллагааг бол хэрэгжүүлдэг. Ээж аавдаа хэлвэл ир хүн уйлдаггүй. Охин шиг баншигнууд бай гэх мэтчлэн зэмлэлийг гүтдэг учраас зодон эхлэхээс өмнө энэ асуудлаас эцэг хийгээ хасч орхидог. Хоёр дахь урьдчилан сэргийлэлт маань юуны тухай вэ гэхээр энэ бол эрсдэл бүлэг буюу асуудал өртөх нэлээд одоо магадaltaй бүлэг рүү чиглэж байгаа. Одоо нийгэм, орчин, хувь хүний болон тийм нийгмийн хүчин зүйлүүдээр ингээд эрсдэлтэй бүлгүүдийг бас гаргаж ирж байгаа. Тэгэхээр тэр хоёр дахь урьдчилан сэргийлэлт маань ерөнхийдөө яг тухайн тэр эрсдэлтэй бүлэг хүн амруулж чиглэнэ. Тэр хүн амруу чиглэж л тодорхой үр дүнтэй одоо алхмуудыг хийнэ. Ямар ч аргаар хамаагүй нэгнийгээ зодож дээрлэхийг боддог нь би хүчтэй гэдгээ батлах хүсэл. Ингэж хүчтэй нь хүчгүйгээ гэсэн энэ тойргийг үе тэнгийнхэн хоорондоо үүсгдэг байна. Гурав дахь урьдчилан сэргийлэлт гэдэг маань юу гэхээр аль хэдийн асуудал өртсөн хүмүүс буюу хин нэг бүр ингэж дээрлэхдэг болчихсон. Тэг хүчирхийллийн аргаар асуудлыг шийддэг болчихсон. Эсвэл одоо хин нэгэн хүн өөрт нь ингэж хүчирхийлгийг тэрийг нь одоо юу гэдэг нь те яаж одоо нөгөө эсэргүүцгээ мэдэхгүй тэгээд ингээд бүр ингээд нухлагдсан ч юм уу тиймэрхүү хүмүүст одоо чиглэдэг. Тэгэхээр тэр хүмүүс чиглэсэн арга хэмжээний үгээр зан үлийн өөрчлөлт гэж байгаа. Эсвэл хин нэгэн хүн одоо ингээд дээрлэхт нь өөртөө ихтэй байдлаар тэрийг одоо эсэргүүцдэг болох тэр зан үлийг эзэмшүүлэхт нь чиглэдэг. Энэ бол яалтчгүй ганцаарчсан зөвлөгөө сургалтаар дамжигдаж хэрэгждэг үйлчилгээнүүд. Тэгэхээр энэ бол ийм гурван түвшинд энэ гурван түвшний үйл ажиллагаа зэрэг явж яж энийг үр дүнтэйгээр шийдвэрлэх гэж бол ерөнхийдөө харж байгаа. Одоо бид яг өнөөдөр босрлоостой зөвхөн юм уу цэцэрлэгийн шатанд энэ үзэгдлийг эхэлж чадвал 10 жилийн дараа хүчирхэл үлддэг залуучууд л бий болно гэсэн үг. Харилцаан сүйдэлтэй энэ хэрэгүүдийг бол урьд цэцэрлэх асуудал бол соён гэрүүлэхтэй холбоотой асуудал л хэдхэн жилийн өмнө бол мэдээллийг бол их бага авдаг. Хөгжлийн үед харьцангуй доктортой байсан бол одоо хүүхдүүдийн залуучуудын хөгжил маш хурдцтай байна. Тэгээ ийм учраас тэр арга замаар нь засаж шийдвэрлэх нөлөөлөх боломжууд байна. Тухайлбал 50-нд одоо zero tolerance гэж байгаа тийм хүчирхийллийг үйл төвчих хандлагыг төлөвшүүлэх маш том хөтөлбөр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байна. Тэгээ ийм олон арга хэлбэрээр бүхий шатанд цогц тийм тал бүрийн хамтын ажиллагаатайгаа тэмцэж ижил энэ хүчирхийллийг таслан зогсоох энийг бууруулах гэдэг ийм л зүйл үр дүнд хүрдэг онцлогтой. Хүчирхийлэл бидний сонголт биш.